өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18-ын 3, номын сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10-ын 3 тус тусгасны дагуу 2025-аас 2026 оны хичээлийн жилийн зорилго зорилт 7 буюу суралцагчдын нас хөгжлийн онцлогт нийцүүлэн номын ач тусыг таниулах, анги бүлгээр ном хамтран унших соёл дадлыг хэвшүүлэх ажлыг аймгийн 31 цэцэрлэг үе шаттай зохион байгуулан ажилласан. Цэцэрлэгийн номын сан хамт олонний санаачилгаар 26 цэцэрлэг, төрийн бас байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд 5 цэцэрлэг тус номын сан тогтжуулан суралцагчдын нас хөгжлийн онцлог тохирсон номоор баяжуулж уншиж судлах тухтай орчинг бүрдүүлсэн, тэднийг номонд дурлах, хамтдаа унших соёл сурах орчныг бүрдүүлсэн. 31 цэцэрлэгийн номын сангаас гадна 224 бүлэг номын булан хүүхдийн насны онцлог хэрэгцээнд нийцүүлэн тогтжуулж 1863 номоор нэмэгдүүлж хамтран унших номын соёлыг хэрэглээ болгон хэвшүүлэн ажиллалаа. Номыг хэрэглээ болгохоо уншиж судлах үүднээс нэг хүүхэд нэг ном, өдөр бүр 20 минут, номын багц, миний нэг ном, номтой нөхөрлөе, шидэт хайрцаг, үлгэрийн бааtruуд амилсан, үлгэрч аав ээж, зочинтой цаг зэрэг аяныг санаачлан зохион байгуулж, гэр бүлийн орчинд номын хэрэглээг нэвтрүүлж, эцэг эсрэг хамгаалагч нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх ажлыг эхлүүлснээр гэр бүлийн орчинд 168 айл өрх номын булантай болсон онцлог ажил боллоо. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 31 цэцэрлэг 2 арга хэмжээний хүрээнд 19 үйл ажиллагаанд 5900 гаруй хүүхэд 1100 гаруй эцэг хасран хамгаалагч хамрагдаж хамтран ажилласнаар номын сангийн баяжилт, унших орчныг шинжилснээр хүүхдийн номонд дурлах, бүтээлчээр унших чадвар мэдгэдэггүй захисан. Цэцэрлэгийн бүлэг бүр номын булантай болж номын сангийн баяжилт нэмэгдснээр хүүхдийн унших орчин өргөжж эцэгхийн оролцоо идэвхжсэн. Энэ хүүхдийн хэл яриа, бүтээл сэтгэлгээ, унших дадлыг хөгжүүлэхэд ахиц гаргасан байна.